2013 оны 10 дугаар сарын 7 For Life-ийн Монгол дахь дистрибьюторуудын спортын анх дугаар тэмцээн амжилттай болж өндөрлөө. Волейбол, теннис, дартс гэсэн 3 төрлөөр өрсөлдсөн спортын аврал шалруулах шилжин явах сумын эзнээ тодрууллаа. Хүчтэй, хурдтай, авхайлчтай цорганц ялагч юм. Эрч хүчээр дүүрэн, эрүүл, аз жаргалтай амьдралын баталгаа. For Life Mongolia. Тамирчид уулж нохон зэрэгээс дундаа For Life компанид Монгол улсад анх байгуулсан дэлхийн 48 дахь Gold International Diamond Наранхуу оюума болон хатгуу доктор Тана For Life компани цомын төлөө анх дугаар тэмцээнд тамирчид бэлэнжигсэн тэмцээний ерөнхий шүүгч Наранбаатар тамирчид болно. Сайн мэцэнүү холайчуда. Сайн мэцэнүү тамирчдаа. Өнөөдөр үнэхээр гайхамшигтай өдөр байна. Яг л холай компани амьдралын маш олон тасныг биднэрт бэлгэлдэг. Өнөөдөр нэг өнгөөр нь бидний амьсгалж байна. Энэ бол спорт. Бид бүхэн спортод хайртай юу? Хайртай. Өнөөдөр та бүхэн бага бүрдүүлээд энд хүрэлцэн ирсэнд юуны дөрөнд баяр хүргье. Холайфын шилжиж явах цом болоод жил болгоо үргэлжлээд явна. За өнөөдөр багуудын нийт дүнгээр 3 байр шалгаруулна. Аврын байр алтан медаль авсан аврын байр бол алтан медаль 400 мянган төгрөгийн шагналын сантаа. Хоёрдугаар байр мөнгөн медаль 300 мянган төгрөгийн шагналын сантаа. За гуравдугаар байр хүрэл медаль 200 мянган төгрөгийн шагналын сантаа байгаа. За бусад тэмцээнүүд бол тус тусдаа волейбол бол багаар тоглож байгаа. Дартс, теннис хоёр бол хувь хүний тоглолтоор ялагчийг тодруулна. Мөн бүгдөө бас медаль өргөмжлөлтөө. Гэхдээ тэр хувь хүний ялагт бол нийт багийн тэмцээнд нөлөөлнө. Нийт багийн тэмцээний оноонд орно. За ингээд багуудаа амжилт хүсье. Өнөөдрийн холой компани шилжиж явах цомын тэмцээн нэрцнийг мэдэгдэе. For Life компани Монгол дахь дистрибьюторуудын дунд спортын аврал шалруулах шилжин явах цомын анх дугаар тэмцээн 2013 оны 10 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо спортын төв ордны зааланд амжилттай явагдаж өндөрлөө. Трансфер фактор хэмээх бүтээгдэхүүнээ хэрэглэн эрүүлжихийн зэрэгцээ. 21-р зууны хүмүүрийн эрүүл мэндэд нь туйлын хэрэгтэй зүйлийн нэг нь хөдөлгөөн гэдгийг илүүтэй ойлгосон тамирчид маань эдүх санаачлагад оролцсон спортын тэмцээн үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй сайхан болж өндөрлөө. Тэмцээн насан туршидын дунд волейбол, ширээний теннис, дартс, харин хүүхэд багчуудын дунд гар зураг, дартсны гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж, тэмцээний дүрмээсээр төрөл бүртээ баг төс бүрээс 3 эмэгтэй, 3 эрэгтэй тамирчид оролцсон алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорч багийн нийт оноолтын дүнгээр алтан цомын болон удаах байруудын эзэд тодорлоо. Дархан замын үд хотуудаас багууд зорин ирж оролцсон нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, өргөн цар хүрээтэй болгосон юм. Хүчтэй, хурдтай, авхайлчтай цорганц ялагч юм. Эрч хүчээр дүүрэн, эрүүл, аз жаргалтай амьдралын баталгаа. For Life Mongolia. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Монгол улсын гавьяа тасгалжуулагч Наранбаатар тэмцээнийг шүүлсэн шүүгчд болох спортын төв ордны хамт олонд баярлсан талархснаа илэрхийлье.
Хүүхдийн дартсын төрөлдөө 1-р байранд Булган Тамир, 2-р байранд Наранбат, 3-р байранд Батбол, 4-р байранд Эмүүжин нар тус шагналт байранд шалгарлаа. Мөн хүүхдийн гар зургийн уралдаанд 1-р байранд Мэргэн, 2-р байранд 9 бэлэг, 3-р байранд Эмүүжин нар тус шагналт байранд шалгарлаа. Дартсын тэмцээний шилдгээр эрэгтэйчүүдийн төрөлдөө 1-р байранд Бурхантын шунхрууд багийн тамирчин Бат Орших, 2-р байранд Мөрөөдөл багийн тамирчин Одонбаатар, 3-р байранд Олимп багийн тамирчин Наранхүү. Дартсаар бол яг өөрөө ингэж хилж байгаагүй зүгээр сонирхдаг байсан. Тэгээ анх удаа ингээд маш гоё электрон самбар дээр ингээд тоглосон. Тэгэхэд маш сайхан таалагдлаа. Тэгээд энэ хойштоо ер нь дартсын спортоор одоо бас хичээлэх сонирхолтой байна. Эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд Бүрэгдүүд багийн тамирчин Солонго, 2-р байранд Олимп багийн тамирчин Наран Туяа, 3-р байранд Мөрөөдөл багийн тамирчин Энх уюунаар тус шалгарч алт мөнгө хүрэл медалаар ингрэм илааж өргөмжлөл үн бүхий зүйлээр шагнагдлаа. Би Бүргэд багийн тамирчин. Өнөөдөр ингээд ийм сайхан спортын арга хэмжээ зохион байгуулж байгаад үнэхээр их талархаж байна. Тэгээ би сая дартсаар авраг оллоо. Тэгээ авраг олоход бас маш хэцүү байлаа. Манай өрсөлдөгч бас нэлээд сайн тамирчин байлаа. Тэгээ түүнээс бас сайн байж авраг олсондоо маш их баярлж байна. Насан туршидын эрэгтэйчүүдийн ширээний теннисний төрөлд 1-р байранд Бурхантын шунхрууд багийн тамирчин Борхүү, 2-р байранд Мөрөөдлийн багийн тамирчин Жаргал сайхан, 3-р байранд Олимп багийн тамирчин Мандах Наран. Эмэгтэйчүүдийн ширээний теннисний төрөлд 1-р байранд Хөх Монгол багийн тамирчин Итгэл, 2-р байранд Хөх Монгол багийн тамирчин Эрдэнэ Цэцэг, 3-р байранд Мөрөөдөл багийн Алтан цаг тус шалгарч алт мөнгө хүрэл медалаар ингрэм илааж өргөмжлөл үн бүхий зүйлээр шагнагдлаа. За өнөөдөр фордавчдын хувьд спортоор амьсгалсан маш сайхан өдөр болж байна. Ширээний теннисний энэ төрөлд би төрүүлсэндээ их баяртай байна. Тэгээ бусад фордавчдаа спортоор идэвхтэй хичээлж эрүүл амьдарсаа гэж уриалъя. Волейболын тэмцээний шилдгээр 1-р байранд Баяраа ахлагчтай Эрч Хүч баг, 2-р байранд Энхбаатар ахлагчтай Бурхантын шунхрууд баг, 3-р байранд Энх төвшин ахлагчтай Тэмүүлэл 2 баг тус шалгарч алт мөнгө хүрэл медалаар ингрэм илааж өргөмжлөл үн бүхий зүйлээр шагнагдлаа. Өнөөдөр бид бүхний хувьд л спортлог өдөр байлаа. Тэгээд спорт бол хүний эрүүл ах гол хүчин зүйлийн нэг юм аа. Тэгээд бүгдээрээ хөдөлгөөнтэй эрүүл байцгаая. Нээлбэр өнөөгөөр байр эзэлсэн багууд 1-р байрт Энхбаатар ахлагчтай Бурхантын шунхрууд баг, спонсор Наран Туяа, 2-р байр Цэнт сүрэн ахлагчтай Мөрөөдөл баг, спонсор Дэ Энх уюун, 3-р байр Тэ Баяраа ахлагчтай Эрч Хүч баг, Амин Их булаг компани хамт олон. Бид Дарханаас ирсэн Бурхантын шунхрууд Дархан хотын For Life-ийн баг хамт олон For Life компани зохион байгуулсан хамгийн анхны шилжиж явах цамд анхны цамыг авсандаа маш их баяртай. For Life амьдралыг хамтдаа бүтээцгээе. Хүмүүс бидний хүслийн харгуй тэмүүлэх хүрх ирээдүйн ориглон болсон For Life-тай хамтдаа амьдралыг бүтээцгээе. 2013 оны 10 дугаар сарын 7 For Life-ийн Монгол дахь дистрибьюторуудын спортын анх дугаар тэмцээн амжилттай болж өндөрлөө. Волейбол, теннис, дартс гэсэн 3 төрлөөр өрсөлдсөн спортын аврал шалруулах шилжин явах сумын эзнээ тодрууллаа. Хүчтэй, хурдтай, авхайлчтай нь цор ганц ялагч юм. Эрч хүчээр дүүрэн, эрүүл, аз жаргалтай амьдралын баталгаа. For Life Mongolia.